Монгол улсад 820 мянган өрх байгаагийн 760 мянга нь ямар нэг хуримтлалгүй гэсэн статистик судалгаа бий. Хэрэв 3 өрх тутмын нэг нь өнөөдрөөс эхлэн сар бүрийн 50 мянган төгрөгийг хуримтлуулж эхлэвэл 10 жилийн дараа тухайн айл 13 сая төгрөгтэй болох юм. Ийхүү иргэд хоримтлалтай болсноор эдийн засгийн хямралд өртөх эрсдлээс сэргийлж мөнгөний урсгалыг дотодд хадгалах, эдийн засгийн өсөлтөнд эргээр нөлөөлөх зэрэг олон давуу талтай маа. Иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр болон Монгол банкнаас баримталж буй хоримтлалын бодлогын хүрээнд Голомт банкнаас санаачлан үндэсний хоримтлал хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг нээж өнөөдөр Монгол банкны дэд ерөнхийлөгч Бат Шугар болон Голомт банкны дэд ерөнхийлөгч Цугар нар хамтын ажиллагааны санамж жижигт гарын үсэг зурлаа. Хуримтлал үүсгэсэн иргэн бол нэгдүгээрт бол заавал өөрийн гэсэн санхүүгийн болон ирээдүйг харах тийм дархлаа үүсэж байна л да. Өөрөө одоо хадгаламж үүсэж байна. Санхүүгийн одоо ямар нэгэн байд эрсдлээс өөрсдөө хамгаалж байна. Энэний хамгаалахад бол хуримтлал үүсгэх яаж хуримтлал үүсгэх хамгийн зөв вэ? Одоо санхүүгийн ямар одоо юу ч арга хэмжээ авах хэрэгтэй вэ? Хувь хөнгөн. Эднээс нь бол тийм энэс эхэлж байна л да. Тэгээд дараад нь өнөөдөр бол бас ач холбогдолтой зүйл нь бол Голомт банкта энэ хүрээнийхээ дагуу самтрын санамж зурж байна. Голомт банк бол мэдээж хувийн хвшлээ дэмжиж бидээс ажиллана. Энэ үдэж бас ач холбогдолтой хэлэхэд бол бид заавал одоо бүх банкуд бас энэ үндээс нэгдэн гэж найдаж байна. За гэрээний хүрээнд бид нар иргэдийн санхүүгийн боловсролыг чиглүүлэх чиглэлээр бол нэлээд ажлууд хийхээр төлөвлөж байгаа. Юуны өмнө өрхийн төсөв санхүүг хэрхэн удирдах, хоримтлал ер нь өөрөө ямар ач холбогдолтой юм. Иргэдэд ер нь хоримтлал үүсэх боломж олцоо ер нь байд юм уу өдөр чиглэлээр бас бид нар нэлээд ажлууд юм. Нөгөө талаас бол Голомт банкны энэ чиглэлээр бас янз бүрийн шинэ бүтээгдэхүүн үйлчлэгийг бол бий болгох чиглэлээр бол ажиллана. Тухайлбал бид нар зорилготой хадгаламж гэдэг юм иргэдийн санхүүгийн болцоонд нь тургуулсан бүтээгдэхүүнүүдийг бол бий болгохоор бол ажиллаж байгаа. Энэхүү хоримтлалын хөтөлбөрийн хүрээнд Голомт банк санхүүгийн боловсролын www.golomtbank.com сайт болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл арга хэмжээнүүдээр дамжуулан иргэдэд хоримтлалын ач холбогдол, хоримтлалыг хэрхэн бий болгох замыг зааж иргэдийг өөрийн гэсэн хоримтлалтай болгоход дэмжлэг үзүүлэх юм.